Сэмэцоноо надад өнгөдөг. Би өнгөрсөн жил Монгол Хүмүүс сургуулийг төгсөөд тэгээд энэ жил өргөдлөө явуулаад University of Washington руу сурахаар болсон байгаа. University of Washington Seattle-д байдаг бөгөөд тэнд ер нь технологийн салбарын олон байгууллагууд байдаг. Тэгээд төгсчөөд тэнд дадлагын ажил хийх боломж нь арай өндөр байдаг болохоор тухайн сургуулийг сонгосон байгаа. Тэгээд тухайн сургууль дээрээ хамрагдах боломжтой 1000 гаруй клуб байдаг. Тэгээд кампус нь аюул том болохоор маш олон нөөцүүд байгаа. Тийм болохоор өөрийгөө илүү хөгжүүлэх, тэгээ шинээр олж мэдэх боломжийг нээх юм болов уу гэж бодсон. University of Washington-ийн хувьд шалгалтын оноонууд, тэгээд нэмэлт эсээнүүд, тэгээд personal statement нь болохоор сургуульд яг өөртөө зориулж эсээ биччихсэн. Тэгээд дүнгийн хуулгаа бас өөрөө явуулах шаардлагатай. Тэгээд application fee нь болохоор fee-ээр авсан ч гэсэн заавал төлөх шаардлагатай гэж хэлсэн. Би анх University of Washington руу болохоор статистикийн мэргэжлээр аплайцсан. Тэгээд одоо pre-science student гэж яваад очиж жоод ерөнхийдөө мэргэжил рүүгээ дахиад аплайдаад суралцгаа. University of Washington-ийн хувьд болохоор personal statement-ийн prompt нь өөрийнхөө амьдралд тохиолдсон ямар нэгэн үйл явдлыг сонгоод тэгээд тэр нь яг чиний одоогийн хувь хүнд чинь хэрхэн нөлөөсөн талаар бичдэг тийм асуулт байсан. Тэгээд миний common app дээр бичсэн нь болохоор энэхүү асуултанд хариулахад арай тохиромжгүй санагдсан болохоор ерөнхийдөө шинээр яг сургуультай зориулж эсээ биччихсэн. Тэгээд би сургууль руу болохоор яг хамгийн статистик гэж аплайдчихсан. Тийм болохоор математиктэй холбоотой эсээ бичвэл арай тохиромжтой юм болов уу гэж бодоод тэгээд математиктэй холбоотой эсээ биччихсэн. Тэгээд тухайн эсэн дээр гардаг юм гэх юм бол би хамгийн анх болохоор математиктэй амар муу байсан. Тэгээ ер нь хичээл дээр ингээд дандаа хамгийн орой үлдээ тэгээд ингээд бодлого бодож чадахгүй ингээд амар орой суудаг байсан. Тэгээд тэрнийхэн дараа болохоор ерөнхийдөө яг хичээлдээ сайн болъё гэж шийдээд тэгээд нэмэлт давталханд явж байсан. Тэгээд тэрнийхэн ерөнхийдөө давталханд явж эхлээд миний математикийн чадвар айгүй сайжраа. Тэгээд би хичээлдээ илүү дуртай болж эхэлсэн. Тэгээд олимпиададад бэлддэг болсон. Тэгээд олимпиададад бэлдэж байхдаа бас ер нь дандаа хамгийн хойгуур эхэндээ явдаг байж байгаад тэгээд ингээд жил ирэх тусам ингээд улам сайжраад тэгээд ер нь ахлах анги дунд ангидаа ороод олимпиадуудын медаль амир авч эхэлсэн. Тэгээд яг энэ хүүсээгээрээ болохоор ямар нэгэн асуудал тулгарсан ч гэсэн няцгүйгээр ингээд улам цаашаа яваад улам хөгжиж гээд өөрийнхөө тууштай байдлыг харуулсан болов гэж бодож байгаа. Би өргөдлөө явуулахдаа болохоор статистик, тэгээ data science гэсэн мэргэжлүүдийг сонгож төлхөө apply хийсэн. Тэгээ тийм болохоор яг тэрнтэйгээ уялдуулаад математикийн олимпиадад бэлддэг байснаа хамгийн түрүүнд бичсэн. Тэгээд араас нь болохоор IT zone гэж байгуулах data scientist-аар ингээд интерн хийжсэн. Тэгээд тэрийг бас бичсэн байгаа. Өргөдлөө явуулж хаад болохоор тулгарсан хамгийн том асуудал нь гэх юм бол миний хувьд цагийн менежмент байсан. Тэгээд эсэнүүдээ бичих, сургуулаа судлах, хичээлээс гадуур ажлуудаа хөгжүүлэх, тэгээд шалгалтандаа бэлтгэх гээд олон юмыг зэрэг анжуулах шаардлагатай болж байсан. Тэгээд яг тэрийгэ хийхдээ хэрэггүй гэж бодож исэн таскнуудаа ер нь листнээсээ хасаад тэгээд үлдсэн юмнууд нь ингээд цагаар нь төлөвлөө тэгээд цагийн хуваар хаан дагуу ажлуудаа хийгээд явдаг гэсэн. Тэгээд өөр тулгарсан асуудал гэх юм бол эсээ бичих дээр бас амар их асуудал тулгарч байсан. Сургуульдаа тохирсон supplemental эсээ бичих, тэгээд personal statement нь ингээд тухайн admission officer-ууд нь таалагдах гэж бодож амар их санаа зовж байсан. Тэгээд энэ асуудлыг яг давхтаа гэх юм бол ерөнхийдөө сургуулиудаа амар сайн судалж байсан. Вебсайт руу н ороод ер нь баг бүх юмыг нохож үзээд тэнд нь ингээд ийм opportunity байдаг юм байна. Student community нь ийм байдаг юм байна гээд тэгээд дараа нь YouTube руу ороод ингээд хүүхдүүд ингээд влог хийдэж штэ. Тэдний амар их үзээд ер нь сургууль нь яг ямар хуу орчин байдаг. Тэгээд ингээд student community нь ямар байдаг гээд тэдний айгүй их судалж үзэж байгаад тэгээд энэ сургуульд яг ийм эсээ бичвэл арай тохирох байх гэж бодоод янз бүрийн типүүд дааж биччихээд тэгээд тэднийгээ болохоор яг багш нартай шалгуулад фидбек аваад тэгээд тэрнийхэн дагуу ингээд засаад явдаг гэсэн. Миний хувьд болохоор яг өргөдлөө 2 жил явуулж исэн. Эхний жилдээ яг ганцаараа
бүх юмаа бэлдэж явуулж исэн. Тэгээ тэр үед амар олон сургуулиас rejection авч исэн. Тэгээ 2 дахь жилдээ явуулахдаа болохоор яг адилхан айдас байсан. Би ингээ 2 жил өргөдлөө явуулчаад тэгээд дахиад бахан сургуулиас rejection авчих үедээ гэж амар хайдаг байсан. Тэгээд яг 12 сард ялангуяа яг өргөдлийн ид үе болж байхад ингээд бараг өдөр болгон уйлал эсээгээ бичиж хата бас аюух сантармаар үед байжсэн. Тэгээд тухайн үедээ ерөнхийдөө яг санаа зовхоо илүү багасгаад тэгээд яг өөртөө хэлдэг байсан юм бол ингээд би угаасаа хичээж байгаа. Тэгээд ингээд хичээсэн болохоор ингээд өссөн сургуультай орч чадна гэж өөртөө аюух хэлдэг байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд гарсан үр дүн нь ингээд чиний хичээл зүтгэлтэй тэнцэн гэж ер нь аюух боддог. Тэгээд тэр нь надаа тухайн үеүдд ингээд улам их хичээгээрээ гэдэг зориг өгч ирсэн юм шиг санагдсан. Хамгийн чухал юм гэх юм бол ер нь эртэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд юмнууд нь амжихаа болчдөг. Тэгээ хүүхдүүд цагийн тулгаад өргөдлөө явуулдаг. Тэнгүүт аюух чанаргүй өргөдлүүд явуулаад тэгээ тэрнээсээ болоод rejection авах тохиолдлууд аюух байдаг. Тэгээд ерөнхийдөө эртнээс юмнуудаа тодорхой болгоод явуул зүгээр байх. Тэгээд өргөдлийн явцад болохоор ер нь ганцаараа байснаас илүү ингээд ямар нэгэн community байх. Тэгээд бас guidance аюух хэрэгтэй байдаг. Өөрөө ингээд юу ч мэдгүй энэ юм хийгээд яваад ах юм бол ингээд тэрний сайн үр дүн авчрахгүй байх магадлал өндөртэй. Тэгээд тийм болохоор ер нь эртнээс эхлээд тэгээд юмнуудаа сайтар төлөвлөлөөрэй л гэж хэлвэрээ. Өөртөө бас итгээрэй. Стокийн хөтөлбөрт явснаар болохоор яг чиглүүлэг аягүй авсан ийм юмнууд хийх ёстой, эсрэг ингэж бичих ёстой гэдээ багш нар нь ингээд шалгалтуудад нь ч гэсэн бэлдээд аягүй тусалдаг байсан. Тэгээд community-ийн хувьд гэх юм бол ингээд хүүхдүүд нь бас амар мундаг хүүхдүүд байдаг. Тэгээд ингээд эсээгээ бас ингээд хоорондоо солилцож уншаад чи энийгээ сайжруулах зүгээр юм биш үү гэд аягүй тусалдаг. Тэгээд яг шантармаар хэцүү үеуд ингээд гарч ирэнгүүт ингээд бивэнигээ сэтгэл санаагаар нь бас аягүй их дэмждэг юм шиг санагдсан. Аппликейшн талаар болон манай сургуультай холбоотой асуултууд байх юм бол дооруулж дээрээ дараагийн бичлэгээр хариулах болно. Баяртай.